нутаг усны маань одоо олон хүүхдүүд энэ олон шавнар маань ийм сайхан үйлсийг бүтээж байгаад би их баяртай байна. Сэтгэл их өндөр байна. Сум орны маань 80 жилийн их сайхан болж байгаа юм байна. Гадна дотны одоо олон хүмүүс нутгийн хүүхдүүд бол энэ нутаг орныг хөгжүүлэхэд ийм их том хөв нэмэр оруулж байгаад үнэхээр багш хүний хувьд одоо их баярлж байна. Бас шавнараараа бахархаж байна. 80 жилийн түүхтэйгоо тохиолдуулж булганчууд маань бас нэлээд одоо бүтээн байгуулалт ажлыг хийсэн байна. Энд чинь булган сумын засаг дарга тамгын газар иргэдийн хорол тэгээд энэ тийш байгаа аж ахуй нэгжүүд булган нутгаа гэсэн булган нутгаасаа төрсэн бизнесмэнүүд бусад одоо нийслэл хот бусад одоо аймаг орон нутгад сууж байгаа булганаа гэсэн сэтгэлтэй хүмүүсээс нэлээд бүтээн байгуулалт ажлыг хийлээ. Хамгийн одоо наадлын жишээ гэхэд бол одоо Сорогтой хатны цэцэрлэг түрээлэн байна. Энэ булган сумын одоо сүм хийдийг сэргээн засах үйл ажиллагаа байна. Зам харгуу нэлээд тавигдсан байна. Нэлээд одоо бүтээн байгуулалт хийх чинь цаашдаа бол ер нь бол энэ чиглэлээр энэ бүтээн байгуулалтын ажлыг улам өргөлөөс хийх шаардлагатай байгаа. Хамгийн гол ажил бол одоо булган сумыг ногоон одоо тийм сум болох тал дээр нэлээд зорж ажиллах зүйтэй гэж ойлгож байгаа. Ховд аймгийн булган сум Монгол улсын хамгийн баруун хил. Энэ дээр одоо Торгуу төмний хаан, Уус хааны көшөө нээж байгаа явдлага энэ бас түүхийн нэг алтан үе гэж бодож байна. Яагаад гэвэл одоо Улаанбаатар хотоос хамгийн наслагдсан ийм одоо эдийн засаг улс төрийн ийм чухал зангилаа болсон энэ газар дээр Торгуу төмний энэ хааны одоо көшөөг нээн гэдэг бол Монгол төмнөө гэсэн улс үндэснэ гэсэн тусгаар тогтнол гэсэн энэ асуудал дээр ихээхэн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энэ Увшааны Сархагдан хатны нэрэмжид цэцэрлэг түрээлэнд Увшааны энэ хөшөөг Торгон нутаг клубын зүгээс энэ залуучууд маань санаачилж байгуулснараа булган сумын ард түмэнд бас олон зуун жил нүүдэлж ирсэн энэ өв соёлыг эргэж одоо мэдүүлэх хойш үедээ уламжлж үлдээх бас булганчууд маань торгуудууд маань бас эрхэмлэх зүйлтэй итгэл бишрэх тийм зүйлтэй байж бас нэлээд одоо их сайхан итгэл үнэмшилтэй барах зүйлтэй тийм байхад их чухал ач холбогдолтой ийм үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байна. Ховд аймгийн булган сумын төвд энэ нутгийн бахархал болсон бүрэн хайрхан уул оршдог. Алтай улсын өвөрт урдаас хойш сунж тогтсон энэ хайрхнан торгууд төмөн олон зуун жилийн турш дахин шүдэж ирсэн уламжлалтай. Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн домог шашторт бүрэн хайрхан уулыг охин савдагтай хэмээн ийдэг зөөлөн бүсгүй хүний шинж чанарыг агуулсан хайрхан уулын нөмөрт зөв санаатай, зөв бодолтой ирчүүд үеийн үед баян садгалан, элбэрэл хайраар тэгш дүүрэн амьдарч явах учиртайг аминчлан захидаг байжээ. Үнэхээр ч энэ домог биелэн олж, булганы ирчүүд ажил үйлсэнд бүтэмжтэй, ард түмэндээ нэртэй, хань ижилдэн халамжтай, хам толондон түшигтэй, элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна. Энэ бүх амжилт өдөр бүр Алтай өврөөс нутгийн хүүгэн харуулдах бүрэн хайрхан уул харийнхнаас нутгаан өмөрн суняан хэвтэх тэмээ мэт шүтлэгт хайрхан дашваан жил хайрхантай салшгүй холбоотой гэдгийг зүрх сэтгэлээрээ мэдэрдэг учраас Торгон нутаг клубын залуус торгууд төмний олон зуун жилийн туршид эдээ будааныхаа дээжийг өргөж дахин шүтдэг байсан уламжлалыг сэргээж 2007, 2009 онуудад бүрэн хайрхан уулын тахилга наадмыг зохион байгуулж 2011 онд булган сумын 80 жилийн ойгоор ийхүү 3 дахь удаагаан бүрэн хайрхан ууландан хүндэтгэл өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулсан юм. Тодорч зүрх сэтгэлийг минь огтлуулна. Хаа хатан ажин сэтгэлийн шившлэгтэй харуул хайрхан бүрэн хайрхан минь
зохион, уулын тахилгыг 3 дахь удаага зохион байгуулж байна. Уулын тахин гэдэг нь маань ядуулах байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд ээлтэй, эх орноо хамгаалдаг ийм энэрэнгүй үзлийг залуучдын бие зорилгоор 3 дахь удаага би зохион байгуулж уул усаа тахилаа. За Булган сум бол дэд үсгэгдсэн харилцаа холбоо, эрчим хүч, зам тээврүүд өнөөдөр альч чиглэлээр явах ийм боломж олдлоо. Тэгэхээр ийм боломжийг цаашид ашиглаж хил худалдааг өргөдгөх, худалдаа бизнесийн салбарт хувийн гэрчлэлд төлхөө оруулах, төр хувийн гэрчлийн түншлэг бэхжүүлэх тал дээр бид бас тодорхой алхмуудыг ихэр төлөвлөж байна. Ер нь альва байгууллага, альва орны сумын өө гэдэг маань баяр цэнгүүгээс илүү хөдөлмөрийн бүтээн байгуулалт төр бид тэмдэглэж байна. Сосрын бүдэл салхи шанхарлаад сэгэлзээ. Сөрхөлгөн насрын шашир цацаг дэрвээ юу. Сумын 80 жилийн ойн арга хэмжээ эхэллээ. Нутгийн иргэд энэ суманд төрж өссөн ажил амьдралын гараага Менжит булганаас эхэлсэн 90 булган сумтай хувь зяагаран холбогдсон 8 настай балчраас 80 настай өтгөс буурал хүртэлх бүхэл хүн энэ өглөө эртлэн босож гоё ганган хувцаан өмсөж сумынхаа ой нээлтэнд хүрэлцэн ирсэн юм. Зөвхөн Улаанбаатараас л гэхэд 300 гаруй төмөр хүлэг 1500 гаруй хүн ирсэн гэсэн тооцоо гарчээ. Баярын хурал сумын засаг даргын илтгэлээр эхэлж хийж гүйцэтгсэн ажил бүтээн байгуулалтынхаа талаар тайлгнасны дараа энэ сумын түүхэнд урд хожид байгаагүй эд материал, сэтгэл санаа, бүтээн байгуулалтаар бэлэг барьсан Торгон нутаг клубын тэргүүн Батнасанг сумын хүнд тэргэн цол тэмдгээр шагнасан юм. Торгон нутаг клубын залуус Төрлөх нутгийнхаа ойд зөвхөн сорхог тань хатны нэрмжит цэцэрлэг түрээлэн цогцолборыг байгуулаа зогссонгүй. Баяр наадмын үйл ажиллагаа морь, бүх сурын харвааны бай шагналыг хүртэл өгсөн нь төсвөөс хараат байдаг сумын засаг даргын тамгын газар Булган сумын нийт иргэдийн хувьд томоохон хандив тусламж болсон билээ. Алд цэнхэр хадгаан дэлгсээр нутгийн үсгэлэнд бүсгүйчүүд мэндчилж хүүхэд багчууд дуулж хөгжимдөн сүрлэг цэрэг ирсэн рапорт өргөсөөр Алтай өврийн үсгэлэнд Булган сумын 80 жилийн ойн үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ. Эргэмжөөд эвэртхөөний гадна дулаан үйл тоглолтод эвэртхөөн жагсан. Эргэмногтэй аврыг Эргэмжөөд аврыг ура! Ура! Зүсс булаалдсан 3 сумын хүүхнүүд хэлэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй эрзгээж 100 зай харшуулсан 3 сумын морд ижилсэн юм шиг суман дилэрийн гайхуулж хөх торгон баадантай хөлийн 2 асар хэцийн цэнхэр салхинд хээгэн гэтл дэрвхэд Евин хэтэ зодгон 100 болтол дугтралцах 9 давааны бөхчүүд наадмын цагирагт тэмцэлдлээ. Ном өвшээлгийн онц шалгах сурын харваагаар эхэлсэн Төв Азийн цээжинд орших Монгол түмний баяр наадам Булган сумын ногоон дэвжээн дээр эд хаваан дуудуулан гарч ирэх улс аймгийн цолтой хүчит бөхчүүдийн уран барилдаанаар үргэлжилвэ. Харцаг шонхын дэвлтээр дэвж арслан зааны сүр хүчийг үзүүлэн барилдах энэ жилийн сумын наадмын түрүү бөхөөр хэний хүү тодорч наадамчин олныг баясгах болов.
Бид нар бол Ховд аймгийн Булган сумын уугуул Улаанбаатар хотын оршин суугчид залуучууд саналаа нэгдэж байгуулсан торгон нутаг клуб гэж клуб байдгийг. Тэр клубийн үйл ажиллагааны хүрээнд 300 сая төгрөгөөр энэ сумда залуучуудын парк байгуулсан. Сая Увшааны нэрмжит цэцэрлэг хүрээлэнгээ нээсэн. Ийм одоо ажлын амжилтаагаар 80 жил хогогдож байгаамаа. Цаашдаа бол өшөө илүү их хийх тийм сайхан сэтгэл төрж байна. Манай наадам бол их сайхан болж байна. Нар хурдыг шиг тун одоо аятайхан ийм сайхан сэтгэл өндөр настайчууд баярлсан, хүүхдүүд хөөрсөн сайхан наадам болж байна. Уран мэхийг уралдуулан хийж, хүчтнийг хайж, олноон баясгсан тэр бүхийн тухай хууч яриа дараа жилийн наадам хүртэл нутгийнхны дунд дурсагдан яригдсаар үлддэг билээ. Энэ жилийн наадмын үзүүр түрүүнд улсын начин Мөнхбаатар, аймгийн начин Бадамгарав нар тунан үлдснээс торгон нутаг клубын бүх аймгийн начин Бадамгарав наадамчин олноо баясхан төрүүлсэн. Нэг сая төгрөгийн хамт хардуулъя. Сайхан барил, сайхан төвлөлөө. Сайхан барилдсан. Сайн бэлтгэлээ сайн гэж өгсөн цолд өгнө. Булган сумын 80 жилийн ойн баяр наадмын хурдан мордын уралдаан эхэллээ. Уяач эзнийхээ бүтэн жилийн хөдөлмөрийн үр шимийг хурц дөрвөн туурайн дан даатгаж, унсан хөөхд уйсан эзнийн баярлуулахаар насны хурдан хүлгүүд барайны зурхайд тогтож ядан дүүхэлзэх энэ агшин Монгол хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж хамрын самсаа шархируулдаг билээ. Тэртех уулын ингэрээр цагаан тоос татаж, газрын холоос хурц дөрвөн туурайн тоос тэнгэрт хөөрх агшинд наадамчин олны уухайн дуу чангарч, хиний морь айрагдаж уйсан эзэндээ алтан жолоо атгуулахыг тэсэн ядан хүлээн. Энэ бол Монгол наадмын чимэг хурдан мордын уралдаан билээ. Musun kedimler yorralı
Хайрын уулахад сайвэр явдалта Адымда уйхад түррөө майнатай Ату сүрги малда боходсон Арагмаг хордон күлгүүд минне Күлгүмэ Арагмаг хордон күлгүүд минне Magnandın artımın güzgin turundun ırcaktın duzana sastın kır Hati kızgın atım sıgısın uvazni xamın nasın başır Ona çıkıp çaktın da kız taksıcı bağağın gidud Sandırın sayata samıl sırgan husuta salsakın batırsın Çaktın şinçin vurırsın ağrın açıktak nata astın vurgıl taşık gitti Aslında ulkin gidi bir tarımık güdük mayını Çanın hayır çıktı tatımın hayır nütte